нийт шатар сонирхогчтой орой мэндэгшүүлье. За манай Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа онлайн тэмцээн маань нийт дундаа амжилттай явагдаж байна. За одоогийн байдлаар А бүсэд за шадар 3 зэрэг 108 оноотой, Стенис 1 99 оноотой, Гэгэн 10 93 оноотой, Ар хангай 79 оноотой эдгээр багууд бол тэргүүлж явна. За Б бүсэд нь болохтойгоо зэрэг АБЧС 93 оноотой, ГАЮ 82 оноотой, Хинти 72 оноотой. За ийм багууд 3 дугаар байранд явж эхний 3 байранд өрсөлдөж явна. С бүсэд нь болохоор Хөвсгөл 100 оноотой, Дархан 93 оноотой, Стенис 2 86 оноотой. За ийм байдлаар эхний 3 байранд явж байна. Д бүсэд нь Кайса 141 оноотой, Хосмасчир 109 оноотой, Эрдэнэс 83 оноотой эхний 3 байранд явцгааж байна. За хөлөг дээр байрлал гараад ирлээ, тайлбар өгье. За Тэмээд 3. За энэ 3 минуттай харна 3 минуттай. Нөгөөх нь минут хэдэн секундтэй ийм байрлал байна. Цагаанаас нь цагаан тал. За энэ харын бэрс бол төвд бэрс сэрэлдсэн буцаа явчлаа. Мороор бэрс идэхгээ довтлсон. За энэ бол ёстой нөгөөд бэрсний гамбитаас ч үүссэн дунд үеийн байрлал байж байна. Слуян хамгаалалт бэрсний гамбитаас үүссэн юм байна. За энэ ийм D5 дээр ийм хамгаалагдсан нүүргүй хүү тавьчлаа. Хар тал нь Атос гэдэг хараас туулж байгаа юм байна. Атос номын Эрдэнэ. Эрдэнэтийн Батчаргал цагаанаас тоглож байгаа юм. Хараар Эрдэнэтийн Батчаргал. Цагаанаар тэр Эрдэнэтийн Батчаргал 7 дугаар шугамн дээр орцсон. Энэ их аюултай. За ингээд шугам авцсан. Энэ тэрэгний төгсгөлд бол энэ нээлттэй шугам авцсан тал нь бол санаачлагтай байдаг. Нөгөө тэргээ англи л да. Довтлогч тэрэг, хамгаалагч тэрэг. Сайн тэрэг, муу тэрэг гэд. Одоо энэ бодны үнэлгээ, байрлалын үнэлгээ. Тэр ноён төв рүү явдаг. Одоо энэ төгсгөл тоглолтын гол дүрм энэ. Энэ төвд цагааны ноён дөрүүдээр байрлаж байна гэдэг бол энэ бол одоо хожлын байрлал авчлаа. За энэ ноён бол бүр энэ дунд үе гараан дээр бол ноён мадлуулчих гэдэг их муу бод байдаг шүү дээ. Төгсгөлд болохоор энэ бол өөрөө бол бүхэл бүтэн бод болж хувираад ингээд довтлогч болоо өрцсөн. Энэ ноён бол одоо бод болж тоглож байхад тэр харын ноён бол ямар ч итгэхгүй. Тэгээд болно. Тэгэхээр төгсгөлийн тоглолтын дүрм бол ноёноо төвлөрүүлээ гэсэн дүрм байждаг. Яг энэ дүрмийн дагуу тоглож байгаа хүн байна. За тэгээд захын нүргүү гараад ирлээ. Шугамн дээр гарсан захын нүргүү хүү. За тэр нүргүү хүү ингээ хүү илүү болсон. Энэ хүү бол одоо довтлоод бэрс гарна. За одоо ийм үед ямар арга хэрэглэх вөхөр нөгөөх Алдарт Капланкийн дүрм тэргээ тэр нүргүү хүний ард тавина. Одоо тэгж нэг аврагд арга байна уугүй. Өөр хар бол ерөнхийдөө хожигдох байралд орчлоо. Одоо хоёрдугаарт бол тэр харын ноён тэр шугамн дээр маш итгэхгүй байралтай байна. За ер нь бол тэгэхээр энэ хожих гэж байгаа тал цагаан талын бол болж өгвөл тэргээ хүүнийхээ ард тавих юм бол тэгээд хожилд хүрнэ гэсэн үг. За энэ ингээд одоо хүү. За энэ бол яг одоо энэ айл тэргээ хүүнийх нь ард тэргээ тавина. Тэгэхээр нэгдүгээр шугам дээр байгаа тэрэг бол одоо шагалж зайлах. За тэр тийм боломж өгсөнгүй. Энэ бол харин ингээд эргээд тэнцээний байдал орчлоо. За тэргийн хүүний төгсгөл бол маш нарийн төгсгөлүүд байдаг. За энэ тоглолтуудыг бол ерөнхийдөө бол техникийн тоглолт гэж нэрлэдэг юм. За энэ бүр хожигдох байрлал руу орч. Энэ цаг нь дуус. Тэр цаг нь одоо ингээд юу яасан юм шүү дээ. За. Ганцхан секунд бол харагдчихгүй юу. Ийм байна. За энэ Амгалан тэнгис энх нар хоёрын өрөг юм байна. За гараа эхлээд явж байгаа. За Тэмээ C6 дээр сольж байгаа
Тэмээ бол C6 дээр солиод за эргүүлээ тэмээнүүд солигдсон. Амгалан тэнгис бол тэр F-ээр шугам онгойцсон. B2-ын тэмээ бол айхтар довтлогч тэмээ. За нөгөө довтлогч хамгаалагч ангиллаар B2-ын тэмээ, E2-ын тэмээ хоёрыг харьцуулахад бол тэр B2-ын тэмээний гол шугамар тэр G7 дээр ноёны илгэн дээр Бэрс тэмээ хоёрын хавсарсан довтлогоо мад өрөө тавьчлаа. Одоо гол зорилго юу? F6-гийн морийг одоо хамгаалтын морийг зайлуулад тэгээд за дахиад энэ хараас тоглож байгаа инх нар бол энэ бол одоо арга ятсан хэрэг энэ бод суулалт. Тийм. C4 тэр их залтай нөлөөсөн ба шүү дээ. C4 дээр хүү шидээд тэгээд одоо G1-ээс A7 ташуу шугам онгоцныг бол амгалан тэнгис харсангүй. Тэгээд тэн дээр нь B6 дээр бэрсээр давхар цохилт хийгээд B2-ын тэмээг идчихсэн. Ингээд энэ бол одоо зайлтай тийм өрх маягийн тийм нүүдэл байсан. Тэрийг амгалан тэнгис харсангүй. За одоо хүүхэд болохоор тоглолтын туршлага дутсан баха. Инх нар бол үнэхээр одоо туршлагаар юу яцж байгаа шиг. Хоёрдугаар энэ цагийн байдлыг 2 минут 24 секунд, амгалан тэнгисийнх бол 50 хэдэн секунд болчихлоо. За одоо ингээд цаг дутуу, за дээр нь одоо бод дутуу ийм болохтойгоо зэрэг бол энэ дээр инх нар одоо зүгээр хоцчих баха. За одоо ингээд бүтэн тэрэг илүү боллоо инх нар. 47 секундтэй энэ зогсчлоо, энэ буугаад өгсөн баха. За дараагийн байрлал. Тэмээний нүдийн төгсгөл байх юм. Цагаан нь нүүргүй 2 хүүтэй 3 хүү ил. Энэ байрлал өөрчлөгдчихлөө. За ийм байрлал гараад ирлээ. Гундава баасан сүрэн нарын тоглолт. Гундава за энэ төвд суусан моринууд гэдэг бол D4, D5-ын цагаан моринууд бол одоо үнэхээр давуу байдал эзэлчихсэн юм моринууд байна. За дээр нь гараа дуусаагүй байна. Яг гэвэл ноёноо сэлгэж чадаагүй байна. Гундава цагаанаас довтолж тоглож байгаа юм байна. Баасан сүрэн хараас. Баасан сүрэн ноёноо ягаад сэлгэхгүй байгаа билээ баасан сүрээ. Ноён сэлгэхгүй ингэж төгд удах бол амархан маданд ордог. За морь F5-аар довтолсон. За тэр морь бол энэ 3 газар D6, G7, A6-гийн тэмээн дээр ингээд ац тавиад давхар цохилт гэж нэрлэдэг. За энэ 2 морь бол гайхамшигтай 2 цагаан морь байна уу. Энэ ийм 2 морьтой Монгол бол одоо тэгээд дэлхийг байлдан дагуулхад бол билээ гэж. D6 дээр шаглах хүүгийн идчих гээд байна. A6-гийн тэмээгийн идээд GH дээр хүү давхарлуулах юм бол тэгээ хүүний нөгөө салсан давхар хүүнүүд үүснэ. Тэгэхээр энэ довтлож байгаа мориор за дээр нь бас ийм дөрвөн бийж идэг. Довтлогчийг бол хамгаалагчаар солихгүй гэсэн. Ягаад гэвэл A6-гийн тэмээ бол одоо ямар ч итгэхгүй тоглолтгүй тэмээ учраас одоо ийм сайхан тоглолт хийж байгаа F5-ын мориор бол тэр A6-гийн тэмээг бол солихчгүй байна. За одоо ингээд дээш шугамар. Энэ ноён хөдөлсөн ноён юм бол ерөөсөө сэлгэхгүй байгаад байх юм. Одоо сэлгээд ч нэмэргүй хожигдох юм байна л да. H6 дээр мориороо хийдээд. Тэрэгдэн D8. За 3 давхарлсан. За мориор шалаад дээш шугам бол цагааны эзэмшилт ирсэн. За H8-ын тэрэг бол одоо байран дээрээс хөдөлсөнгүй. Ингээ хөллөгөөний хоцрогдол гэдэг бол ийм тоглолтод бол ийм айхтар одоо муугаар нөлөөлдөг. Ингээ бодоо хөлж чадахгүй байсаар хагаад өөрөөр хэлбэл H8-ын тэргийг хөлж чадахгүй байсаар хагаад хожигдлоо. Одоо бол ямар ч эсрэг сөрөг тоглолт байхгүй. F7 дээр бас морь бэрс хоёроор мадлах гэж довтолж байгаа юм байна. За F5-аар тэр ноён байгаа хүүнүүдийг идэж сойлох, F шугамыг нээх юм бол D1-ийн тэргээр F шугамаар довтлоод тэгээ үндсэндээ маданд орно гэсэн үг. За одоо ингээд харын цаг дуусч 7 секунд үлдсэн байна. Ингээд цагтайгаа
шатартайгаа ингээд давхар хожигдж байгаа юм байна да. За дахиад энэ морь бол одоо баруун бүжиг хийж штэ тэр D6 F52 буудал дээр дахин очоод G7-гийн энэ тэмээ бол бод биш хүү болчихсон тэмээ харагдчих. Одоо E7 руу тодлоо тэгээ мад болчих. За энэ ингээ буугаад өгч. За энэ нэг ийм төгсгөл хоёр морьтой тэрэгтэй ийм төгсгөл яваад байна. За энд за бэрстэй тэмээтэй морьтой. Бэрс тэмээ морь хүүний төгсгөл. За хар нь бол одоо хүү илүү юм байна. Нэг хүү илүү юм байна. За ноёных нь байрлалыг үнэлгээ өгч. За цагаан бол нэг дээр гарсан ийм хүүтэй гэхдээ. Мөнх гал тэнгис хоёр тоглож байгаа юм. За энэ D7-гийн цагаан хүү бол одоо энэ бол тэнгис цагаан тэнгис харан мөнх гал. Харан тэнгис цагаан мөнх гал. За энэ бэрс C8 дээр бэрс хэрэлдээд ингээд тэр хүү бэрс гарчлаа. Хожигдлоо. За А6 дээр нүүргүй хүүтэй. А6 дээр нүүргүй хүүтэй. Голднус захт нүгүүл яасан. Том одоо сайхан болчихлоо. За нүүр. За хожил түүрэхээрээсөө тэр сая өнгөрсөн байрал дээр ч гэсэн хожил түрэх хамгийн том арга хэрэгсэл чинь бол дунд үе төгсгөл нүүргүй хөө. За Батсүрэн цагаанаас очир сүрөө хараас очир сүх. Батсүрэн гэдэг А6 дээр байж байгаа цагааны хүү бол одоо бэрс гарах хүү байна. Гэхдээ одоо аль талд нь нүүх юм гэдгээс бас шалтгааллахгүй. Энэ за F1-ийн тэмээ бол А6-ийнхаа хүүг дам хамгаалж байгаа юм байна. Тийм учраас идэж чадахгүй. Хамгаалагчсан хүү байна өө. За ер нь бол нүүргүй хүүний ард талд нь тэргээ тавь гэж. За энэ араас нь хамгаалж ирсэн тэргийн зайлуулчлаа. Одоо бол харин хүүгийн идчих боломжтой юм шиг. За C8 дээр нэг мад байгаа. За тэр тэгсэн ч гэсэн энэ хүүгээ ингээ алдчихж байгаа юм шиг байх юм. Хэрвээ ингэж алдчихж байгаа бол харамсалтай байл. Сайхан бэрс гарах нүүргүй хүүгээ идсэн. Тэргээр идчихээр нь шалах боломж байхгүй яах юм бол доо. За тэргэрүүн бэрсээр 7 дугаар шугамн дээр. За одоо нөгөө тоглолтын тактикийн арга байдаг. 7 дугаар шугамыг эзэлж аваа. За хэдийгээр нүүргүй хүүг алдсан ч гэсэн 7 дугаар шугамаар довтлох маш аюултай довтлохын харагдаж байна энд. За хэрвээ шугамаа өгөхгүйгээд тэрэг B7 тавих юм бол C8 дээр маттай байсан учраас тэрэг B8 нүүлээ. За ингээд E7 дээр идээд хүүгээ эргүүлээ авцсан. Дахиад одоо цагаан дав болчихлоо. Одоо бэрс F6 тэгээд F7 дээр мад өрөх болов. Ер нь гол нь тэгж довтлох байхад F7 дээр нь мадлах гэж довтлно. Өөр за тэгээд D6-гийн нийт гэдэг ч юм уу. Эсвэл 7 дугаар шугамаараа D6-ийн хүүрүү довтлох. За өөр ямар одоо эндээс бол цагаан тал бол чөлөөтэй довтлогоо юм. Энэ төвд байрлалцсан бэрс. За тэр бэрс F6 F7 руу D6 руу довтлоо. За тэр F7-гийн мадыг хамгаалах юм бол за энд дандаа байхгүй. Шагал бэрс 1-р шугам дээр ирж шагалсан. За хариуд нь B3-ийнхаа 3-р шугамаар хамгаалчлаа. За одоо эндээс бол энэ бас л нөгөө төгсгөлд хожил түрэх гол аргын нэг чинь бол нүүргүй хүү. За энэ солилт бол харин нэг сайн солио биш гэж үзэх гэж байна. Би яагаад гэвэл энэний дараа цагаанаас хожиход өөрөөр хэлбэл тэр D5 бэрс гарахад бол маш төвөгтэй. Тэр энийг ингээд баг тэнцээний байрлал руу өгч явах шиг харагдав. За гэхдээ
За D6-ийнхаа хүүг алдахгүйгээр хамгаалж хагаад за тэр B4-ийн хүү бол бас алдагдах бол энэ нөгөө ноён төвлөрдөг арга хэрэглэх юм байна да. Одоо ноён E4, D4, C4-өр энд ингээд түлхчлээ бүр. Тэнд солигдсон ч энэ нөгөөх л төгсгөлийн дүрмэр. Хэний ноён төрүүлж төв дээр очиж чадчихээн тэр ноён бол материал ноён хүний төгсгөлд бол материал тэнцүү үед бол хожино. Одоо энэ E4 дээр цагааны ноён ингээд төвийн буудлыг эзэлчлээ. За эндээс ингээд ноёно C4 ороод C5 руу орчлоо. За ингээд идчих юм байна дөө. За одоо B4-ийн хүүг идчихнэ. Тэгээ бүтэн 2 хүү дутуу. Бүр дөргөө хож харга болчихлоо. Сая ерөө ноён D7 эзэн бол урдаас нь шалаад ингээд сольчихно. Тэгээ шууд хожигдох байсан. Одоо бол яаж чинь. За тэгүүлэхгүйгээр ноён F6 орохтойгоо зэрэг ноён D6 дараа нь C7 гээд тэгээд D8 бэрс. За энэ өрг ингээд дуслаа. За дараагийнх нь өрг нь за энэ дээр юу явж гэнэ вэ? Б бүс гинэ. Б бүстэй нөгөө АБЧ-с 113 оноотой. ГАЮ гэдэг нь 98 оноотой. Хинти 88-тай 3-т явж байгаа юм байна. За англи гарааны хуулиур яваад эхэллээ. Үндсэн хуулиуруудын нэг явж байна. За энэ англи гарааны энэ хуулиур бол за ийм бирс маш их солигддог ийм хуулиур бий. Энэ бол цагаанаас бол таарахын хууль. Ган Эрдэнэ Бат сүрэн, Ган Эрдэнэ Нарын Эрдэнэ Сүхбаатарын Нарын Эрдэнэ охин баха. За Бат сүрэн хараас гэж байна. За Нарын Эрдэнэ цагаан талаас тоглож байгаа хүн бол тэр цагааныхаа давуу гэдгийг бол гараан дээрээс олж авахгүй бол дунд үед бол хэцүү. За энэ сая бол би таарахын хуулбар сонгож авлаа гэж шүүмжлэх гэж байна. Энэ бол тэнцвэрхэн л хуулбар да. Нэг үйл ялэг цагаанд давуу байж магадгүй. За морь D5 дээр суух нэг боломж байгаа юм байна. Гэхдээ тэр бол нэг ач холбогдолтой биш ээ. Төр зуурын суулт. За харин нэг ийм цохилт байгийн нүүдэл байна. Үгүй чи байна дөө. Агийн тэргээр C8 хамгаалчихад бол ямар ч асуудал байхгүй юм. За дээд шугамаа өгчлөө. За энэ нэг аюулгүй. Одоо ингээд А6 дэлгээд тэр морийг хөөгөө явуулчих болов уу гэж бодож байна. За энэ дээр Нарын Эрдэнэ идээд ингээд хүү давхарлуулчих юм бол за тэгж хэлэх гэж байсан. Ингээд энэ C7, C6, A6-гийн давхар салан хүүнүүд бол маш муу хүүнүүд үүслээ. За энэ одоо маш туршлагатай тоглогч гэж би бодож ирсэн. Хараас бол ийм хүүнүүд. За тэгвэл энэ хүүний энэ суларсан ийм байрлалыг бол хоёр тэмээний хосолсон тоглолт нөхдөг талтай. Гэхдээ энэ дээр одоо тоглолтын ур чадвар мэдэндээ тоглогчийн ур чадвар мэднэ. Энэ ерөнхийдөө энэ хоёр морины нэгийг нэг тэмээнээс нь сольчих юм бол тэгэл цагаан бол үлэмж давуулаа явуучих юм. За ер нь бол одоогийн байдлаар бол шуудхан хэлэхэд энэ ийм тактикийн цохилтонд орчлоо. Тэгэхээр одоо ингээ энэ твгээр А4 дээр нийцчих юм бол хүүний байрлал бол ерөнхийдөө адилхан давхар салан ийм муу хүүнүүттэй болоод давхар за тий одоо энэ дээр бол ингээ хүүний байрлал бол маш муутгсан. Гэлээч гисэн бол цагаан нь бол жоохон санаачлагтай л байгаад байна да. За тэр C4-ийн хүүг алдах гээд байгаа учраас одоо идэхээс өөр аргагүй дээ. За морь дээр 5 ороод төвийн морь суучлаа. За тэгэхээр энэ бол хөөгдөх морь. Гэхдээ ямар ч байсан тэнд бол төр зурч гэсэн сууж байгаа нь бол цагаан талаас бол бас санаачлага аваад л яваа. Энэ одоо хүүний байрлалаар бол муу байгаа юм. Гэхдээ энэ харын энэ хар хөлийн тэмээ бол цагааны ард талд
одоо тэргээр нэвтрүүлж ороход бол тэмээ бол тус болохгүй. Тэмээнд бол нүүх буудлууд маш ховорхон харагдаж шүү дээ. Одоо Е5 дээр тавиад хөлийн голын А1 А8 сигналыг ташуу шугам эзэллээ ч гэсэн тэр бол огт хоосон ямар ч аш холбогдолгүй шугам. За нөгөө ноёны жигүүрт бол D6 дээр байж байгаа тэмээ тийшээгээ довтлох тэр H7 H2 руу жишээлбэл H5 H4 хүүг түрээд тэгээд тэр H2 B8 хар өнгийн ташуу шугамыг онгойлгох юм бол тэр шугамаар хар хөлийн тэмээ жоохон тоглолт явуулах боломжтой. Гэхдээ цагаан тал бол тэгж хүсснээр нь тэгүүлэхгүй л болов. Яадаг юм бол доо. За өөр нэг тоглолт нь бол хар хөлийн тэмээ Е5-аар Е5 C3-аар ч юм уу Е5 дээрээ суужгаад за Б-гийнхаа үг төрж Б шугам онгойлгох гэж харын талд бол нэг тийм тоглолт байна. За хар бол цагаан бол ийм бодолтой байна л да. D5 дээр морь суулгацсан. Тэгээд нөгөө айлыг заавал C6 руу түлхүүлэх юм бол D6-гийн тэмээг хамгаалж байгаа тулгуур хүүн бол энэ морийг барих гээд байх юм. Сая тэрийн нийтлгүүгээр морь руу түлхчихээр содлоо шаглаад гараа явчих байсан юм бэ. Морь бол ганцхан тийм гарцтай. За ингээ хүүнүүд солилцсон. За одоо ингээд төвийн хүүнүүд алга болоод хөлөг задгаарчих тагаа зэрэг бол одоо бол хар нийлэг болчихж байгаа. За дахиад дөрвөн байдаг иймэрхүү үед бол хөлгийн 2 жигүүрт хүүнүүдтэй тэгээд тэрэг тэмээ тэрэг морины төгсгөлд бол тэмээтэй тал нь бол давуу байдаг. Санаачлагыг автсан байдаг. За энэ тэрнээс гадна энэ харын энэ ноён бол бүр нөгөө бод болж хөөрлөө шүү дээ. Одоо энэ ноёноор бол хамаг хүүнүүдийн түүгэд идчих боломжтой. Ийм байрлал үүсэл. За энэ морь яагаад ийм үед муу байдг юм бэ гэж. Морь бол одоо тэмээнээс удаан хөдөлгөөнтэй. Одоо жишээлбэл энэ А6 дээр байж байгаа буудлаасаа нөгөө хөлгийн жигүүрт очихын тулд 2 нүүжээж хөлгийнхөө нөгөө жигүүрт очих юм. Тэмээ бол ганцхан татаал хөлгийн нэг булангаас нөгөө булан руу нэг жигүүрээс нөгөө жигүүр рүү одоо хөдөлгөөн маневр хийх юм боломжтой. Энэ бол шууд одоо цагаан бараг хожигдлын байл. Энэ юу би нэг юм гайхах энэ ноён C2 руу ороод тэгээ тэмээгээ чөлөөлж авч байгаа л тоглолт. Тэр энэ аль түрүүнд энэ нүдлийг хийх байсан. Энийг нэлээ уудлаа харын тал. Тэгэл одоо ноёноо бараг B2 ороод A2-ыг нийцсэн ч болно. За ийшээ ороод за энэ C. За одоо энд бол одоо нүүргүй хүүс. За энэ маш болох байна. Ерөнхийдөө. Тэр сая бол ноён C4-оор ирж идэх биш. А гарна A2-ыг идчихэл тэгэл хөөрхий. За ийм бүдүүлэг алдаа харамсалтай байна. Түрүү ноён B2 A2 идэл Б-гийн хүү бэрс гарах боломж, хард бол бүрээ хожих боломж байсан. За энэ цаг нь ийм 30 хэдхэн секунд болоод ингээд багассан байсан юм. Цагандаа байрагдаад ингээд за энэ түргэн тоглолтын тэмцээний нэг онцлог байдаг. Тэр юу байдгүй гэхдээ зэрэг цаг нь чахагдаад ирэхтэйг зэрэг бол хүн бол одоо ийм бод суул тавих, за харахгүй маданд орох гэдэг ийм олон алдаанууд гардаг. Энэ бол нөгөө ямар ч одоо тоглогчтой тохиолдог зүйл л дээ. Тэгэхээр энэ билиз тэмцээ өргөн хугацаа бол уртаашаа 6 минут 20 секунд, 3 минут 10 секундын тоглолт шүү дээ. Ер нь бол тэгэхээр тийм хугацаа богино байгаа ийм түргэн тоглолтын тэмцээн дээр ийм бүдүүлэг алдаанууд их гардаг юм гэж. За гэлээч гэсэн энд бас ийм сөрөг тоглолт гараад ирлээ. Гэтэ энэ бол их яахгүй хөө тэр бэрс гаргаж байгаа үг бараг очоо идчих хэрэгтэй. 25 секундтэй байна. За тэр төрцсөн. За одоо энэ бэрс гараад тэргийг буцаага авчих юм бол бас хэцүү. Тэр. За энэ за 23 секундтэй байгаа юм байна. Гэхдээ энд бол за төлөхөд байна. Одоо энд бол тэнцэх боломж бол бас байх. За
Энэ худлаадаа. Энэ бол илүү идэлт юм уу? Ерөөсөө ингэж байна. Мориороо хүүгийн идээд B3 идээд нөгөө үлдсэн хүүгийн тэргээрээ идээд 2 хүүгийг нь усгаж хайчаад тэгээ энэ хүүгээ бол зүхтаач гэж. Одоо энэ А4 хүүг бол ингээд шууд зүхтчих бол. Одоо бол дарж идээд дахиад ид. За ингээд цагаан нь хожлоо. За үзэгчтэй. Өнөөдрийн нэвтрүүлэг ингээд дуусч байна. Баяр таа.